Сайн байцгаана уу? Та нарт энэ өдрийн мэндийг хүргэе. Өчигдөр би Facebook гэсэн юм хэсэгтээ амьдрах үе гэдэг групп байдаг шүү дээ. Тэр группт мандар байдаггүй эмхтэй хүн эзэгтэй нар гэж байхгүй хаа. Тэгээд тэн дээр ямар асуудал явж байна гэхээр хөшөөний нуглаасыг яаж гоё гаргахгүй те энэ төмөр сэрээгээ яаж хийвэл нуглаас илүү гоё гардаг юм бэ гэсэн олон эзэгтэй нар постэр бичсэн байсан, комментээр бичсэн байсан. Тэгээд энийг маань зарим нь болохоор ингээд өөрөөсөө туршлагаас л хэлж байгаа юм л да. Зарим нь болохоор энэс араа өөр ойдл байдаг шүү. Урдаас би тэгтээ цагааж авч ясан гэсэн комментүүд бас байгаа. Тэрийг маань бусад хүмүүс маань сайн бас мэдэхгүй яаж ойлсныг. Мэдээж ойдл маш чухал гэж би дандаа хэлдэг те. Хөшөөний ойдл маань маш чухал. Энэ төмөр сэрээгээр ингэж хийгээд ер нь гоё нуглаас жигдхэн гоё гардаггүй. Яг яадаг вэ гэхээр энэ жинхэлтэй ойдл ийм урт сэрээ байдаг. Мөн зөвхөн энэ дэгээ шиг бас ийм гогцоорсон юм бас төмөр сэрээж байдаг. Бичлэн 2-3 төрлийн сэрээнүүд байдаг ба жинхэлтэй ойдл сэрээ. Ингэж жинхэлтэй оюулаад дээрэс нь бас хөшөөний эндүүдлэг бас маш чухал. Яагаад вэ гэхээр бид гэртээ хэдий ингээ уурын эндүүгээр эндүүдж байгаа ч гэсэндээ яг хөшөөний юм хөндлөн те угаалтаар гарсан юм хөндлөн нуглаасууд бол ерөнхийдөө гарна. Гэхдээ тэр ингэж гүн цаашаа ингэж жигдхэн ингээ нугларч байгаа нуглаасууд маань гүн гой жигдхэн бас гарч өгдөгвэ. Тэр нь яаж гарч ийнэ гэхээр яг хөшөөний өндөрт зориулсан юм босоо уур их биш шүү те агаараар эндүүддэг юм зориултын эндүү байдаг. Тэр эндүү маань зөвхөн манай дон шигтэрэл байдаг. Тэр эндүүгээр эндүүдхээр яг нэгэн жигд юм гоё гарч өгдөг шүү гэдгийг бас хэлэх гэсэн юм аа. Манайхаас өшиг авсан хэрэглэгч маань гэсэн байсан. Өшиг гэдэг бол зүгээр нэг тав биш байт юм байна гэд бичсэн байсан. Тэр бол үнэхээр үнэг байхгүй. Яагаад вэ гэхээр хөшөөний материал, хөшөөний ойдол, хөшөөний эндүүдлэг маш чухал. Эдгээр хэдий ч нэг гоё байна, төдий ч нэг гэрийн интерьер дизайны гоё, илүү гоё тоцсгож, дээрээс нь хөшөөний нуглаасыг бас маш гоё бариулахад нь тусалдаг юм аа. За тэгээд миний зөвлөгөөд таалагдсан бол лайк дараарай. Баяртай.